За би тодруулга авчи. Хоёрдугаар асуултан дээр нэмж тодруулга авсан. Лавсрын ерөнхийлөгч бол бас л яг төрийн оролцооноос хараад бас ажиллах хэрэгтэй. Монгол банк бол гэж зөндөө ярьдаг байсан. Гэтэл нөгөө Монгол банкныхын алдагдал нь 8.8 төгрөг болцсон байгаа. Тэгэхээр яг тодруулаад асуухад та одоо чинь засгийн газраас хэрэгжүүлж байгаа элдв хөнгөлөлтөө зээл за бодлогын үнээс багаар одоо ингээд санаачлаад явж байгаа энэ одоо поп улс төрчдийн санаачлагуудыг дэмжиж ажиллах уу? Тийм үгүйгээр. Би дэмжиж ажиллахгүй. Энэ дээр намайг бас энэ засгийн газар олон удаа ажилласан учраас ерөн засгийн газрын гар хөлөг болох байх гэдэг ийм хардлах сэрлэг хэрэгж байгаа. Эсвэргээрээ би бол энэ ялангуяа их хурал за засгийн газрын төвшөнд энэ асуудлыг бодиттой ойлгуулж нээлттэй байх бодит үр дагаврыг ойлгох тал дээр бол миний давуу тал байх болов уу гэж бодож байна. За нэг өнгөрсөн жишээлбэл авч хэлэхэд хэдийгээр бид нар засгийн газрын бодлого тэтгэврийн зээлд энтэглэх асуудлыг бол төр засгийн төвшөнд ярихад би өөрөө эсрэг бодолтой цагаан амны төрийн нэрмч би энийг болохгүй гэж төв банк болно гэж. Тэгэхээр эндээс бол ялгааг харах юм бол би түрүүсээ хоёрхан чиглэлд засгийн газартай мөнгө хэвлэх бус замаар хамтарч ажиллах боломж байна. Дэмжлэг үзүүлж ажиллах болцоо байна. Бусдаар энэ төсвийн бодлого хагас төсвийн бодлогыг ерөөсөө хэрэгжүүлж болохгүй. Энэ бодлогыг хэрэгжүүлж явснараа бид нар өнөөдөр ийм том хөөсийг бий болгосон. Энэ өөрөө нийт ард иргэдийн амьдралд маш муу нөлөө үзүүлж байгаа. Энийг бол бид нар бодиттой хүлээн зөвшөөрөх ёстой.